мартаж болохгүй давтах учиргүй төв хөргөлжилж байна. Би дөө охинтойгоо ярьж байгаа энэ яриаг үргэлжлүүлэхдээ өөрийнх нь багшиныг ланжгаар үгээр эхлэе гэж бодлоо. Хүн болоогүй хүнд эрт эрдэн боловсрол эзэмшүүлэх юм бол босоор олон талтан шүт хийгээд босгосонтой адилхан гэж Чойл авсан жугаа хэлсэн байдаг. Би таны багштай Чойл авсан жугаатай бас нэлээд хойдын ойр дотно байсан. Нэх юугүй одоо ингээл байнга тийм байгаагүй хэрнээ. Ядгийн нэг мөн нусгаа жүжигчин болох гээд явж байгаа. Дөнгөж жүжигчин болж байгаа залуутай тааралдаад надад их тийм оюун миний оюун санаар их одоо хүмүүс баг гэх байна. Миний хувьд бол маш том юм юулж өгсөн байхгүй юу. Тэгээ наацх нь би эхнэрээ дагуулаад Жанцсан руугаа нэг тоглолт болоод телевизэнд найруулж хөтөлцөхөд Улаанбаатарт хүлээн авалтанд болоо. Тэгээд би эхнэрийгээ танилцуулаад нэнжээ хөтөлж очивол чаа хаа энэ одоо манай авгаа гэсэн чинь тун сайн байна. Миний хөө манаах гэвэл дундих болно. Миний эхнэр гэж бай. Гэргий гэж болохгүй, тогооны хүн гэж болохгүй. Миний эхнэр. Чиний хан шүү дээ. Тэгээ энэ үг бол зүгээр нэг үг л өрш байгаа байхгүй. Юмыг ингэж олон талаас нь харах тийм миний оюуны чахтахыг бөхөлж өөрөөр усан жуугаан тэр оюуны бяд над руу ингээ багч гисэн юу л гэсэн би баярлдаг. Нэлээ хэд юм бэ л дээ тэрийг яриад нуршаад яхав. Тэгээд багшийнхаа сургуульд бол хэдэн жил сурсан? Төгссөн сургууль. Бүр хэдэн жил байдаг лээ? 4 жил. Тийм үү. Би сургууль чинь тэр хойно байсан шүү дээ. Сургууль дээр нь би очиж ил байсан. Манай сургууль яг байргүй эхлээд явж байгаа сүүлд нь 11-р хоролд өөр ингэсэн байртай болсон л доо. Тий 11-р хоролд очиж ирсэн. Тэгээд хэл иргэншлийн дээд сургуулийг байгуулад эхний төгсөлтөө элсэлтээ аваад 2 дахь элсэлт дээр нь орсон. 2 дахь төгсөлт нь. Тэгээд яг тухайн үед бол яг багшиг байхад л Монголын хамгийн л эрдэмтэй мэрэгд өгдөөд л хичээл орж исэн л доо. Тэгээд тэр гайхалтай хүмүүсээс нэг л сургуулийн оюутнууд тэр олон эрдэмтэн доктор профессор тэр их ухааны өвүүдээс тэгж үгс нэг дор сонсно гэдэг бас аюу ховор тохиолдол байхгүй юу. Тий гайхамшигтай тохиол. Тэгээд багш маань өнгөрснөөс хойш бол тэгэл тэд нар ч бас тэгэл тэр өвгөд мэрэгдүүд чинь өнгөрөөл явна. Тэгэл багсаал явчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол бүр аюугүй азтай тохиол байсан тийм бай. Манай сургуулийнх нь бол их оюуныхын сүг нь их нэгдсэн хүмүүс эд ш тэр нь. Одоо хүүхдүүд навчаав нь тэр чинь сургууль байна уу? Одоо сургууль нь баг байхгүй л болсон юм байлээ. Тэгээ тэр эдэр сургуультай л нийлүүлсэн юм билээ. Соёлоо нэг авч явсан. Тэгсэн хэсэг авч явсан. Тэр мэрэгжил бол хаягдахгүй шүү дээ. Тийм хаягдахгүй. Тэр бол ерөөсөө мэрэгшил бол явчихж байгаа байхгүй. Тийм мэрэгшил яг үнэ. Тэгэл амьдралд мөнхийн тэгэл хэрэг. Тэгэхээр одоо тэдний ярьж байсан багшийн чинь өгчөөсөн багшийн чавнарын чинь та нарт өгчөөсөн мэдээллүүд бол том мэдлэг болоод ингээд явчих чинь тийм ээ. Зөв. Яг одоо бол юу хийж байна? Одоо бол гоо сайхны салбарт ажиллаж байна. Мэргэжлэрээ бол хэсэг яг ажилласан дундуур нь ажиллана. Гэхдээ үе бас мэргэжлийн маань хэрэг гарч ирнэ бас тий гарна. Тийм тэгэл Монгол бичгээр хөрвүүлэх кирилл болгож хөрвүүлж кириллээс монгол бичиг болгож хөрвүүлж одоо тиймэрхүү ажлууд бас гарна шүү дээ. Тэгээ гоо сайхны солонгоч бас гоё юм билээ л дээ. Би энэ гоо сайханд ороо. Энэ хөлмөлийн чинь ингээд одоо энэтэй цэвэрлээд байгаа хомс умсаж цэвэрлээд тэгсэн чинь би танд ямар юмгийн хомсыг янзлахыг юу гэдгийг педикюр хөлийнхийг гарынхыг маникюр хийж өгнө гин би тэр маникюр гэдэг чинь зөвхөн эмэгтэй хүнд хийдэг юм бодохгүй юу? Яах ч юм маникюр би бодож модохгүй шүү дээ нөгөө энэлдээ дунтсан. Эхнээ миний энэ гараа шингэл сайхан тэмцээлгэл өгд юм билээ л дээ. Хамгийн хүнд хэрэгтэй хүний харагдахгүй сайхныг ингэж өмөрч харагдахгүй сайхныг бэлдэж ингэж өгдөг гоё ажил хийж байгаа юм байна шүү. Тий. Манай аав миний ажлыг хамгийн сайн дэмжсэн баггүй юу? Би энэ ажлыг хийх сонирхолтой байна. Одоо ингээд энийгээрээ сурж байна, суралцж байна гэл тэгэнгүүт чинь айгүй дэмжил. Тэгээ одоо нэг мэргэжлэрээ ажилласангүй энэ сайхан ажлыг ингээд үргэлжлүүлсэнгүй эднэр гээгүй. Зөв. Миний охин өстө ухаантай шүүгээд ээж мэд чинь болоор шүүмжлээдсэн байхгүй бусд нь маань шүүмжлээдсэн мэргэжлийнхээ ажлыг хийсэнгүүгээд тэгсэн чинь манай аав миний энэ толгоон дээр ингэж хэлсэн өстө ухаантай зөв шүү дээ гар хөдлөн гэдэг чинь ухаанд зэрэг хөдлөн заавал хүн болгон эрдэмтэн болох албагүй
заавал хүн болгон захирал дарга болох албагүй. Зөв, хамгийн зөв, жинхэнэ ард түмэнтэйгээ ойрхон. Эмэгтэй хүнийхэн сэтгэл зүрхийг ойлгодог байхгүй. Зөв гэж ингэж хэлсэн. Эмэгтэй хүнтэйгээ ярилцсан. Гарын барьж агаад чамд хизээч худлаа хэлэхгүй. Гарын барьж байгаа хүндээ гэж хэлсэн. Тий. Тэгээ тийм юмны тийм нарийн нандин цаад учхийг бодож олж чаддаг нь аюул сонир шүү дээ. Тэгээд сүүлд бодож исэн чинь тэр нэрэл яг үнэн байгаа байхгүй. Одоо ингээд нэг нэгнийхэн гарыг удаан барьсан байхад хоёр хүний зүрхний цохилт судасны лugшилт нэг болд юм байна шүү дээ. Аанда тийм байж байгаа. Тэгээд өөдөөдөөсөө харж байгаа хин надад худлаа хэлэх юм бэ тий. Тэгэл насаараа баярлаа гэдэг үг сонсож явж байна. Тийм ямар сайхан. Тэгээд аав тэгж урамшуулаагүй байсан бол би бас энэ ажлаа юм удаан үргэлжлүүлж хийхгүй л байсан баг. Тийм байна. Тий. Одоо ийм сайхан аавыг эзгүй байхад ижийн яадаг бай. Тэр үл чамд их нэвт мэдрэгдсэн байтаараа. Тийм. Гоёа игч та хоёр ч их мэдрэгдсэн. Ээж бол тэгэл одоо ерөөсөө мөнгөний л хөдөлмөр шүү дээ. Бараг тэрийгээр өөрийгөө сатааруулдаг байсан баг. Ер нь бол бидний хажуудных уйлж унжиж мөн тэр ерөөсөө тэгдэг байсан. Нуудаг баг. Тий. Хангинтал сайхан дуулаад ажиллаа хийгээл. Тэгэл нэг амралтынхаа өдрөөр ч юм уу эсвэл нэг ээлжтэй өдрөө орой ээлжтэй бол өглөө эрт босоод сайхан цай хоолоо хийгээл дандаа л дуу аялал. Тэр нөгөө нэг зовж явааг ерөөсөө биднэрт мэдрүүлээгүй. Тий. Тэгэл одоо ээжийн хамт насаараа хамт ажилласан тэр хүмүүс хүртэл ярьдэн шүү дээ. Одоо ингээл нэг баяр маяр болоод хүмүүс чинь ингээл дээр үед чинь нийллэг гээл нэг тойрч суугаал нэг дуудуулаад тэгэл нэг тэгдэг байсан шүү дээ. Тийм тэрнээс цаашгүй л байсан шүү дээ. Тэгэхэд тэгэнгүүтээ нөгөөдөл чинь уйлаал хайлаал ингээл ингэнгүүт ээж маань дарга лавхсрын гэдэг дарга тэгж хэлж ирсэн. Юу вэ та нар чи яасан гэж уйлж чалаад байгаа юм. Хүний л амьдрал тохиолддог юм болоод. Тэгэхэд хүний амьдрал тохиолддгүй юм энэ хүн тохиолчаад хаад энэ хүн та нарын хажууд ганц нулимс унгааж гинүү гэж загинжсэн гэсэн. Тийм яг л тийм л байсан манай ээж үр хүүхдүүдийнхээ хажууд ч тэгж уйлж байгаагүй. Сайхан дуулаад гойч дуулна тэгэл хангинт дуулаад эсвэл ингээл нэг аялал ингээл тэгэл ерөөсөө л юм хийгээл энэ зогсоо зайгүй ажил хөдөлмөр. Чи тэгж гин би ингэж зовж гин аав чин тэнцээ тэгж гин та нар инглээ гэж юусод юм хэлж байгаагүй. Бүхэл юм дээр сайхан дандаа л миний хөө миний охин гэл ингээл тийм л байсан. Таана их юм тээж яваал та нөхий. Намдаггүй нэг жүжиг үеийн зохиол байт юм л да. Жаргалант их орломаа гэд. Тэгээ тэн дээр их зовлонтой амьдрал гардаг. Хүүхдүүд нь 5 хүүхэдтэй 5 хүүхэд нь өөр бодолтой. Нэг нь лам, нэг нь эвлийн гишүүн, нэг нь намын гишүүн. Тэгээ хоорондоо тоорход олхирцдаг тийм зохиол л доо. Тэгээ би намдаггүйгаас асуусан. Энэ жаргалант их орломаа гэдэг нь ямар учиртай юм бэ? Зовлонгоо нууцыг хэлж байгаа юм үздэл юм байна да гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр тэр үеийн тэр хүмүүс тэр оюуны чахтаг бол анчгар байд юм байна. Ижийн бол ийм найруулагчийн ажиллаар гэдэг өөрөө бүгдийг ярьсан. Тэгвэл одоо хүүхдүүдэн тэр болохгүй, хүүхдүүдэн шаналахгүй, хүүхдүүдэн эзгүүрүүлэхгүй гэсэн тийм том ланжгар сэтгэл зүй явсан юм байна тийм ээ. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол яг хаяа нэг сайхан суугаа ярина л да. Яг гоё тулаад ингээд өөдөөдөөсөө харж агаад яг л яриа хөөрөгөр үүснэ. Одоо загнах ч юм уу өөр нэг тийм хэлбэрээр биш. Яг ийм болсон ингэсэн гэл тэгэл хүүхд юмчаас тэгвэл тэгсэн юм уу үгүй ингэсэн юм уу гэж асуухад яг л ингээл яг үнэнээр нь бодитоор нь хариулж өгдөг. Тэгж л нэг тайлбарлаж ярина өөхөөс ингээл зовж ийн хэцүү байна гэдгийг бол өөр тэгж ярьж байгаагүй шүү дээ. Тийм ч та нарыг хэлтэр ихгүй шүү. Одоо ингээл үе ингээл сонсоход яаж бараг давж туулж гарсан болов. Тийм л шүү. Тийм. Би бол бах үнэхээр одоо гайхамшиг энэ бол. Жишээл миний дүү аав нь говьлтон чандамд байхад та нар чи нэлээд тойр болцоо тийш очиж юу? Очижсэн. Би 3 дахь ингээ төгссөн зунаа аав дээрээ очиж бүр зуссан. Өө ямар сайн. Тийм. Тэр талаараа. Тийм. Тэр бол өстө бүр гайхамшигтай үе шүү дээ. Тэр бүр нөгөө жинхэнэ нөгөө тэр баян зүрхэл 7 хоног байсан. За тэгээд тэр талаараа төлөвшсөн байсан. Тэгээд өсөглөө том биетэйч болцсон байсан. Юмны булан өргөөдөх ядаж аавда цай чанаад өгч чадaltaй болцсон байсан. Тэгээ яг аавтайгаа хойлохн амьдэрсэн байхгүй тэр зунжанга ихчийнхэн том эрдэнэтлэгэр ихчийнхэн том хүүтэй хамт явсан. Тэр нь дөнгөж хөлд орсон жоохон байсан. Тэгэл аав дүү хоёроо арчлал аав чинь гайхуулаад хар миний охин ирсэн аавыгаа асрах гээд ирсэн. Тэгэл гайхуулаад энэ хар гэл ингээл зүгээр ингээл тэгэл
тэгтэлстэй бүр маш их ажил сурсан. Тэр би 7 сард төрсөн байхгүй юу. Тэгээд тэр Говьалтай аймгийн Чандман сумд тэгээ бүр тэр цусланд гарсан тэр өндөр уулын ёроолд ямар нэгэн торт байх хэвтэй. Тэгсэн чинь би амьдралдаа угаасаа тэр торт мортоо төрсөн өдрөөр тэмдэглэж үзээгүйсэн. Төрсөн өдрөөр торт барьдгийг ч бараг мэддэггүй байсан байхгүй юу. Манайхан чинь тэр баяр ёсол төрсөн өдрөөр тэмдэглэдэггүй л байлаа шүү. Тэгсэн чинь тогоон дотор аргалын цогон дээр надад торт хийж өгöd. Анх удаага төрсөн өдрөө тэгж тэмдэглэж үзсэн шүү дээ. Тэгээ нөгөө ёроол нь юм тэгшхэн ёроолтой тийм тогоон юм байхгүй юм байна. Тийм тогоон дээр кекс хийгээд тэрүүнийгээ гоё зүсээд тэгээд нөгөө цөцгийн устаа ингээ базаа маасал цохоод тэгээд тэрийгээрээ бүрээд тэгээ бүр ингээд монлаа зоогоод тэгээ амьдралд анх удаа тэгж лата төрсөн өдөр хийж үзсэн. Ямар гоё юм. Тэгээд тэр аавын манд байсан нутаг тэр Говьалтай Чандман сумын Найтастям гэдэг газар цусж ирсэн юм. За. Тэр нэг Элдэн гүний өх шүү гэдэг юм байл шүү дээ хуучин тий. Тэгээд тэр их гоё үзэсгэлэнтэй газар байсан. Аавтайгаа хамт уул хадаар их яваад тэр хавийн гоё газруудыг тэр алтангааг нуур эдгээр чинь боддоор нь хараад аргалын ингэр нуур дуулан дээр нь ишиг хурга дагуулсан гүүгээл явж яадаг. Тэгэл их өрмөц гоё юмнууд тэр бүхнийг тайлбарлаж ярьж өгнө. Тэгээ ийм бүтцтэй энэ хараад жоншин бүтцтэй гол бусад бүх уулыг хардаж итгэхэд энэ ганцаараа цагаан байгаад эн чинь жонш гэдэг чулуу. Энэ чулуугаар чи ийм хийх. Ийм ашиг ач холбогдолтой гэх мэтээр ингээл тайлбарлаж ярьж өгнө. Тэгэл үг болгоно л сургалт байсан бэлээ л дээ. Тэгээд хамгийн гол нь тэнд маш их ажил сурсан. Одоо Говьалтайхан чинь бол нөгөө хураг хонь ямаагаа саад шүү дээ. Тэгээ хонь ямаагаа холбож байгаа саана хонь ямаа холбохоос өксүүлэл анхандаа ямар ч ивсэл байхгүй. Тэгэл тэр чин дорн сураал. Тэгэл хонь ямаа саан сүүгээ боловсруулна, ээзгийн чан аруулаа тавина, аргалдаа явна, тогоо тавина гэл ингээл тэр хөдөөний ахвыг бүгдийн тэрчээс сурсан шүү дээ. Тэг шүү дээ. Тэгээ одоо ямар ч л хэлсэн ааруул цагаан эдээ хараад таних чадвартай, махшил хараад таних чадвартай. За ялгахчих чадвар. Тий, хөдөө гадаагараад ажилтай л ажилгүй байлыг ялгахчих чадaltaй. Тийм жишээний тийм. Үнээ сааж үзэж яв. Саасан. Манайх чинь аршлын дараа тэр нөгөө бэлгэд байхдаа бүр сайлын үнэтэй байсан хид хідэн. Энэ бэлгэд байсан юм байна. Тэгэхээр чи үнэтэй байсан. Тэгэл Говьалтайгаас эрэхтэй хідэн малтай ирсэн гэж байсан тийм. Говьалтайгаас эрэхтэй малаа тэнцээ үлдээсэн байсан айлт. Тэгээд арчлал гараад тэр бэлгэд ясныхын дараа нь туурын малчтай манай хонь ямаа ирсэн. Тэр Говьалтайгаас цөөх юм ирсэн гэж тийм. Хонь ямаа ирсэн. Бэлгэд хашаа байшин барьсан юм уу? Тий. Газар аваад тэгээд тэгсэн байсан. Тэр үед нөгөө газар чинь бол хүнд ороогүй хотын цагнаа зөвшөөрөл аваад газар явдаг. Тэр үед тэнцэл тэмээнээс бусад хушуумалт 4 хушуумалт тэгсэн. Нэг морьтой. Тэгээд нэг 10 хэдэн хонь ямаатай бараг 20 гарч байсан уу. Тэгэл нэг 4-5 үхэртэй. Тэгэл малын ажил гэж айгүйх ш. Тэгэл сарвч марвч үхрийнхэн басыг хатаан хашаа хороогийн шавн мавн гэл ингээл Өөрийнхөө баасаа гатаагаад аргалуулах чинь тийм ээ. Урд уул руугаа хонь ямаагаа бэлчээн хариулна гэл. Бас ногоод харин. Ногоо бол тэгэл ерөөсө хашаага бараг хатгатал бараг газраа зэрэг хаглал. Ногоод хараад ногоогоор юу хийчдэг байсан юм бэ л шүү дээ. Салаад алаг салаад. Маш их салаад. Тэрмээс нь хийлцэж яв. Хийн. Бүр хамгийн хийш. Тийм бүгдийн хийлцдэг байсан. Тэгэл гахаатай дахиатай байсан бас. Тийм гэж юм лээ. Тэгэл өдөр болгон шинэ өндөг идэнэ. Тэгэл намар болоод ирэнгүүт чинь тэр их ногоогоо юу тариалахаас авахуулаад хамаг ажил ундрна шүү дээ. Дараа нь нөгөө зэрлэгийн зулгаан сэрэгжүүлнэ. Тэгэл ингээл бүх ажил ундарсаар магаал услан тэгэж явсаар намар чинь одоо бөө ногоотой өстой нэрэ ургацын баяр ургацын далай болдог л ш. Тэгэл тэр их ногоо гэж нь доороо зойртой зойр дүүрэн л дардаг. Тэгэл орсон гарсан болгонд л маа гэж бэлэглээд байдаг. Одоо ингээд малаа баян согт руу сүүлдээ хотод мал байлахгүйгээд баян согт руу айлд хариулуулж хагаад тэгээ малаан зараад тэгэд нэг 200 дахиад авсан юм байна те. Өндөгтэй болсон уу? Өндөг дахиад бол ерөөс нь угасаал дандаа л байсан. Зөв. Дахиад нь аж ахуй байсан. Дахиад яг хөө тэр бүр нэг аж ахуй бүр том биш нөгөө хувийн хэрэгцээ нэг 10 20 дахиад бол ер нь мөнхийн л байсан. Тэгээд өндгөө бас борлуулчихна. Тий өндгөө хангалттай өглөө болгон өндгөө идэн
гахааныхаа өөхийг хайруулын тавган дээрээ жоохон гахааныхаа өөхийг харж байгаа л дээрээс нь хідэн өндөг хаглал идэнэ. Бас мөөг. Тийм мөөг өглөө чинь гинтл нэг өглөө. За маргааш өглөө энэ бороо өстө овоо манан бодон буух нь биш үү. Өглөө үүрээр ирт явна шүү. Эртонт гэл тэгэл өглөө хар үрээр харанхуй байхад босгаал за явъя гэл машиныхаа артлыг хар 20 дээр өвтэйсэн шүү дээ. Бүх юм суулцсан гээ бэрзэнт дэвссэн. Тэгэл нойрмогоороо тэгэл ингээл гардаг гэсэн. Тэгэл ийшээ 22-ын товчоноос цаашхнаа яваал тэгэл тийм нөгөө манан чи ингээл дээшээ ингээл хөөрөөл эхэлхэд ч гэсэн иржсэн хурган цагаан мөг. Тэгэл машинаа ингээ бүр хоошоогоо ингээд суутал мөг түүж ирдэг гэсэн. Тэгэл гэртээ авчраад баанаа сайхан угаагаал баан дотроо угаагаал. Тэгээ нэг үндэсгүй нэг зүв дүүх аргыг заагаад өгсөн. Уусаа ямар ч шороо байхгүй. Усаар нэг зайлал болчдөг гэсэн. Тэгэл тэр их мөөг чинь тэр орсуудаас сурсан тэр мөөг дар харгаар чанаж боловсруулалт эхэлсэн. Өрөөндөө багтахааргүй л их юм хийдэг гэсэн шүү дээ. Тийм, алаг салаад. Тэр мөнгөхийн л хийж идэг гэсэн. Тэгэл 100 би нэг юм харшилтай байсан. Миний харшлыг эмчилж байгаа бол евро явдیں۔ Авраг тусан руу. Тэгээд тэр үед ч одоо кондишн эднэр гэж байх шүү дээ. Тэгэл хамаг цонхоо дэлгээ явцсан чинь шороо тоосондоо найтаагаал тэгсэн чинь замаараа зэрлэг сонгон түүргээд хэрэгтэй хэрэггүй зарим нэг юм аяг тав гин. Энэ хогаар ятыг хаяад зай болох нэмэр сав суулга янз бүр их одоо доторх нь ингээ хагарцсан халуун савмаа бид нар байлаа гэхэд зай эзэлж байгаа тийм юмнуудыг зарим нэг хэрэггүй хайрцаг савнуудыг хаяад аль болох их сонгон багтаах гэж зэрлэг. Тэгээд тэрийгээ ирээд хідэн өдөр нөгөөдхийгөө юу яагаад дараад зэрлэг сонгоно. Тэгсэн чи ургамлын аршилтай болсон. Яа зөвлөгөө чи юу? Яа зөвлөгөө. Харин тий. Тэгээ нөгөө яг тэр аршаан усанд орцсон байгаад гам барих хэрэгтэй юм байна л да. Тэгсэн чин тэр зэрлэг сонгоно. Ааганд одоо гайгүй. Тийм. Тэгээд ааганд болсон. Яазлэг гэлэг. Аавн хөрхий. Тэгээд хитрхийх нөгөө ажилд махруу хүн чинь тий. Тэгээ нэг бас тийм юм дээр бас юм. Гэхдээ манай аавын эрүүл мэндийн боловсрал гэдэг юм нь бүрстэй гайхамшигтай байсан шүү дээ. Тийм. Одоо ингээд үед чи яригадаад байгаа тэр монголчуудын тэр ахуй амьдралд байсан одоо бүх юм чинь тий хүүтэн чанартай, халуун чанартай. Тэгээ одоо хоол унд чинь бүгд хүнс чинь тийм байгаа тий. Тэр бүхнийг мэднэ, эр чанартай, эм чанартай. Тэр бүхнийг мэддэг гэсэн байхгүй юу? Идэж ууж байгааг нь харахаар. Одоо ингээд өвөл болоод ирэхээр нөгөө гүзээнд хураас нь өрөн ба штэ. Тий. Тэр өрөмий чинь ингээл цагаан тус гэдэг. Бид нар тийм цагаан тусыг хайлмаг хийж иддэг үстэй. Манай бол хайлмаг хийж иддэг гэсэн. Өгөр гурил хийж яадیں۔ Аль хайлуулдаг гэхэд тэгээд нэг жижиг хайлуулад өнгөө шууд ингээ уучдаг гэсэн. Гурил хийх холихгүй. Тэгээд гурил хийгээ чанар модж штэ юм байна. Тэгээд аавыг 93 таа байхад байна. Өнгөрөхөөс нь 2 жилийн өмнө нөгөө нэг бүрэн шинжилгээнд оруулсан байхгүй яг нэг ингээл би нэг жоохон ингээ сул байгаад эхлэхэд нь тэгсэн чинь цус мөсөн бүр хүүхдийн цус шиг шинхэн байна гэдэг. Эрүүл мэндийг хангах. Би илэг мэлгийг хардаа бүр илэг чинь гэдэг юм цаасны ирмэг шиг тийм нэмтгэн ирмэгтэй байна гинэ. Хүний илэг чинь хөгшрөх тусам юм хоолдог гин л дээ. Тэгсэн чинь манай аав чи 2 удаа шаралсан юм билээ шүү дээ. Тэгээ өөрийгөө дандаа имчилсэн. Шин дээр нь ган говсд нар буцалгаж угаал ингээл гэсэн. Тэгэл дандаа хоолоороо тэгээд тэр алхалт тэр өглөө босоод тэр эрт алхдаг тэр байгалийн одоо нэг ёсондоо яг тэр нэг биоритмээр зөв ажиллал яваадсан байхгүй юу. Дотгошоогоо бие тэр нөгөө нэг магадгүй бас тэр шормон оронд байхдаа тэр зүв бясалгаж бие доторлогоо их өнгийсэн байгаа байхгүй юу. Дотроо цэвэрлж болгоно мэддэг. Жишээлбэл одоо энэ миний илэг юм чинь энэ илэгний эзэн би. Тэгэхээр энэ илэг миний л захиргаанд байх хэвээр. Би л энэ илгийг яа. Тэрнээс ч тэр эмч домж өөр хин нэгний жор надад хэрэггүй. Энэ илэг чинь миний л илэг. Би л мэднэ. Бүх хэд ирэхтнээ тэгэж эдээсээ мэддэг. Тий. Тэгээ ерөөсөө одоо ингээ хүн хөшөрхөөр ингээ ярьсан дээр юм бор толгонууд үүсдэг шүү дээ. Манай аавынхад ерөөсөө тийм юм үсээгүү. Тэгээ бүр юм хөөхөн юм хүүхдийн гар шиг юм махтай гарна. Тийм ясан ерөөсөө болоогүй байхгүй болцохоор би ингээ гар марын барьж байгаа хаяа хатчихдаг байхгүй игдүүрээ. Тэгээ хөл мөлийнх нь хомсон усыг авж байгаа игдүүрээ хөлийн ингээ өгөр мах чи ингэдэг. Тэгсэн айгуу дуртай. Тэгээ тийм гоё арьс марстай байхгүй. Тэгээд гоё үнэртэй ус эднэр дуртай. Тэгэл бие ингээ байнга ингээ сойтгоор ширүүн алчуур эднэрээр байнга үрдэг. Тэгээд тэр нөгөө хялгасан судасны тэгээд бүгдийн л ажиллагаатай байлгаад байгаа байхгүй. Тэр л технологи яваадсан байгаа байхгүй. Тэр мэдлэг нь байсан учраас тэгээ гар хөлн тэгэж арьс өрсөн хүртэл гэж өнгө алдаагүй гэлтганаа л байсан шүү дээ. Их мэдлэгтэй байсан байна лээ. Жишээлбэл тэр 76 онд чамайг дөнгөж мэндэлж ээж чинь төрж байхад
өөрөө нөгөө шүүх хурал дээр өмгөөлөгч аваагүй юм билээ шүү дээ. Тэн дээр хэлэхдээ л одоо үнэхээр гайхамшигтай. Энэ Ангрент гэж Америкийн зохиолчдын тэрний дөрүүд бол шүүх хуралаар харахтаа нэг лохо зогорхоо ярьдаг байхгүй юу? Би ямар ч буруу байхгүй тийм үү? Би социалист өмчий чинь би шамшигдуулаагүй. Би дэлгүүрээс бараа аваад дамал зараагүй. Энийг дамаа намаа гэдэг. Би цэвэр өөрийнхөө толгоогоор удаж өөрийнхөө гараар бий болгосон бүтээгдэхүүнээ хүмүүстэй тохиролцоод тэр хүний хохироолгүй нөгөө хүн чинь миний одоо хийсэн зүйлээр миний хийсэн гүлэм мүлэм юу гэдгийг тэрүүгээр одоо бас сэтгэлийн ханамж авч ингээ харилцсан биеиндээ өгсөн авсандаа өгөөчтэй гэчээр тэгж л ажилласан. Тэрнээс би ямар ч хууль биш юм надад ямар ч буруу байхгүй гэд шуухрал дээр далдсан байт шүү дээ. Тэгэхээр чи хуулийн хасар өөрөө ч ярьсан байлээ. Би бол хууль өргөцсөн маш их мэдлэгтэй байсан. Намайг өмгөөлөх миний зиндаан төрөх өмгөөлөгч байхгүй гэж тэгж л одоо өөртөө тийм бардан байсан юм байна лээ. Тэгэхээр ч одоо зөвхөн хууль биш эдийн засгийн бизнесийн одоо тийм ээ талын мэдлэгтэй байж ардчилсан намайг шүүмжилсэн байдаг байхгүй юу? Ардчилсан намайг хурлуул наран туулын зах дээр болж байгаа үйл явдал шиг болж шөнө нөхөд. Тийм биш шүү. Наран туул дээр ч эмгцэгц байдгийг хоорондоо 8 арилж байгаа хэрэгтэй гэж явдаг юм мэдв. Та нар их зэгцгүй байна гэж зад шүүмжилсэн. Ерөөсө тэр сэтгэлгээ оюун бол хуучраагүй 94 хүрсэн 94 жил амьдсан юм шүү дээ. Тэгээд нөгөө нэг бас тэднээс гадна бас их юмыг их өрмөцөөр сэтгэдэг байхгүй юу? Ер нь бол айгүй нэг юм шинийг санаачлагч. Тийм бай. Тийм. Тэгсэн чинь нэг аав нэг сүлжээнд орвоо. За. Нөгөө идэж гоё юмнууд витамин идэж уунгаа тэгээд сүлжээнд ороо. Тэгээд эн чинь бас ингээ хүмүүд ороо ингээд элсүүлж мэлсүүлэхээр эн чинь одоо бас ийм бизнесийн ийм систем байдаг болцсон юм байна. Эн чинь одоо ийм систем байдсан болцсон юм гэдгийг мэдчихсэн. Тэгээд тэрүүнийг тэмдэгтэй байхгүй тэр одоо тэр сүлжээнд орсон тэмдгийг тийм эн чинь ингээ зүүдэг. Тэгсэн чинь манай аав энэ дээлийнхаа хормой дээр зүүцсэн. Энэ доод гадна хормойных өнцөг дээр нь ингээ зүүцсэн. Тэнгүүд хүмүүс ингээ гайхаа хардаг байхгүй юу? Энэ дээр зүүцсэн байх юм бол хинч тоохгүй. Энэ дээр зүүчгээр хүмүүс анхаарал тат. Та яагаад энэ чинь ингээ зүүчвэ? Тий. Тэгсэн чинь энэ ч зүүчгээр хинч тоож ярьдаггүй байхгүй. Тэгээ хүмүүс сонирхоод ярингууд нь би нөгөөтгөө ярьдаг байхгүй юу? Тэгээ ерөнхийдөө бас их өвөрмөцтэй хөтэй байхгүй. Тийм. Гэмэн сайхан юм аа. Өнөөдөр бидний яриа бол одоо энэ хүний амьдралын туршид явж байсан ярианд донд хамгийн гоё гэгээтэй одоо сайхан би чамтай ярихад нэг тийм за сайхан бороо хуртай бороо ороод дараа нь нэг харах харахаар гоё байдаг тийм гоё тийм совин над руу бууж ийн л та тийм сайхан байна. Одоо танах 3 хүүхэдтэй лөө? Тий. Одоо ингээд энэ гайхамшигтай лохоцгоо өр удам энэ Монголд чимээгүй найглах тийм даргаангүйгээр амьдрахтаа Монголын оюун санаа Монгол улсын хөгжилд маш том нэмэр өгөөж сэтгэлгээний хурд нэмж байгаа юм байна гэж би бол үнэхээр бардамжийн танаахан манаахан гэж ярьдаг шүү дээ бид нар тэр бол гэр бүл дотор л байдаг асуудал л да тийм ээ гоё юм аа гоё юм 85 онд ирээд тэгээ 89 онд ерөнхийдөө бол цагаатсан юм байна тийм үү. Би бол энэ цагаатна гэдэг үг нь жоохон дургүй байдгийг хэрэгсэхгүй болох хэвээр. Ямар ч хэрэг гэмт хэрэг өчөө тэр хэрэгсэхгүй болох хэвээр. Тэгээ за би минийхаар бол хэрэгсэхгүй тэднийхаар бол цагаатлах юм байгаа гэж. Тэгээд энэ хэрэгсэхгүй болоод ирээд нэг одоо юу гэдэг юм бэ. Нэг бүрх юм тайлагдаад нэг халуун ам буйрээ нээсэн тийм үйл явдал болсон уу? Тийм болсон. Тэгээд яах вэ? Тэгэл юу ягаал маш их хүмүүс ирдэг болсон шүү дээ. Манайхаар ерөөсө манай босго баг илэгдсэн баг. Тий, маш их хүмүүс ирсэн. Яг өмнө нь байхгүй тийм. Буруутгах юм байхгүй л дээ тэр чинь. Тэгээд тийм ээ. Тийм буруутгах юм байхгүй шүү дээ хүмүүсийг буруутгах. Гэхдээ маш их хүн ирдэг болсон. Зогсоо зайгүй тоогоо барьсноос тий. Тэгээд ер нь бол нэг зовоод байгаагаа би нэг мэддэггүй байсан учраас надад нэг тийм онцгийн юу их хүн ирдгээрээ л надад төсөөлөгдөж үлдсэн баг. Тэгэл ээж аав эднэр чинь бол одоо ээж бол ингээл мөнхийн нүдэндээ баярын нулимстай нөгөө урд нь уйлж байгаагүй хүн чинь тий нүдэнд нь мөнхийн л ингээл гялтаагаал гараад ирдэг тийм болцсон байсан. Тэгэд нэг тайтгарал авч тийм ээ. За тэгээд цөлөгдөөд
одоо хамгийн муу хүнээр сонлогдоод ингээд явж ардын хурлын депутат боллоо. Бүр ерөнхийлөгчд нэр дэвссэн тийм ээ. Тэгээ ерөнхийлөгчд нэр дэвсэж явах үед та нарт ярьсан байдгүй. Би тэглээ одоо намайг тэгж байна гэд. Намайг ерөнхийлөгч дэвшгэнэ гэж байна. Гэртээ ярьсан би юу? Гэхдээ нэг гэрмэртэй яриаггүй. Би тэгээ хүүхэд байсан болохоор намайг эзгүүд ах эгч нартай ярьсан ч байж бас магадгүй. Ярихчгүй байж. Би бол тийм яг тэр өнцгийг бол мэдгүй. Ямар ч хэлсэн яалаа нэрээ татаж авлаа гэдгээл мэдсэн. Тэр нэрээ татаж авахдаа нэг энэ хүний ухааныг бол энэ хүний ухааны цаана хинч гарах юм гэж бодсон. Яагаад гэвэл даал хөрлөө би. Би одоо өтөлж байна. Тэгэд хизээч хоцрогдоогүй хэрнээ би хоцрогдож байна гэж хэлсэн байхгүй. Би хоцрогдсон байна. За ер нь юу хөө би одоо энэ ерөнхийлөгч болохгүй. Тэгээ лохозоо би даасан хой хүн. Тэгэхээр сантад би одоо дандаа өөрийнхөө төлөө явна гэдэг үг. Тэр өөртөө хэлсэн үг бол одоо шоронгоос ч гэрээнд хийжих, цөллөгнөөс ч гэрээнд хийжих, говьлтын чандамнаас гэр орон өрөөгч рүүгээ идэж явуулах тэр бүх юмыг л хийсэн байна. Би болгож яг хүүхдүүдэд энэ гар хорооны үзүүрээр юм хийн гэдгийг үлдээгээд хүчээр үлдээгээгүй. Өөрөө хийж үлгэрсэн байж тээ тийм ээ. Гэртээ ер нь ингээд дарах марах нөгөө гоё юм уугаа хийх үү? Ер нь тэгээ бүр нас өндөр болтлол ер нь зүгээр хизэж суудаг байсан шүү дээ. Ядчил нөгөө нэг юм ясаар хөөргөний халбаг зороо сууж идэг. Тийм заавал юм хийнэ. Одоо бид нар бас тийм. Ерөөсөө нэг хүн шиг гоё ингээд суугаад зурагт үзэж чаддаггүй шүү дээ. Бүр ингээд хийц хүрээд гар хөлцгатнаад тэгээ заавал нэг юм хийн. Ямарваа нэг юм байдлаа. Яг ч төмпөнтэй усанд хөлөөд өгдөг ч юм уу. Бүр ерөөсөө зүгээр сууж чадхаа байлцсан. Тэгээд 2-3 юм хийн. Давхар зурагт үзэнгээ ном унших чадвартай бид нар ч. Тийм болцсон. Тэгээд ерөөсөө зүгээр зурагт мурагт үзүүлэхгүй загнаад. Зөв. Энэ нөгөө ногоон дараад л миний санахад нэг 69-т ингээд ард перцептэй Төв аймаг руу авч зардаг байсан уу? Одоо тэгсэн бах уу аавын тэр сүлжээ, аавын тэр сувг болвол тэгээд тоолшгүй шүү дээ. Би нэг таарсан. Нэг хашин шогийн кино хийсэн байхгүй юу би? Гинэн 3 гэд. Манай бурхан болооч хоёулаа байхгүй болчихтой. Батсяа бид 3 зураг авалт хийгээд Дэмэдбаатарын тэрийн уртлын айцын таван дээр байжсэн. Тэгээ автаж тарахгүй юу? Тэгсэн чинь ингээд бэрцээ нөгөө ногоо гоё салаад тарцсан явсан. Тэгээ тэрнээс нод нэг өгөөд бидний нод нэг өгөөд. Тэгээд хавг нь одоо ингээд Төв аймгийн наадлын дөрвөлжтөр энийг орлуулчаад буцааж өгшөө тэрнтэй гэжсэн. Тэгээд тухайн үед чинь тэр одоо бол бүх юм ярилгтай ингээд байдаг бахад тэр үед чинь тийм ярилгтай юм байдаг бахад л аав анхны тэр ярилгуудыг л хийжсэн шүү дээ. Тэгэл хэвлээл тэгээ бид нар тэрийг хайчлаа. Хар хүрээнийхэн дагуу хайчл гээл. Яг номоор. Тэгэл хайчлал. Тэгэл одоо тэр чинь тухайн үед энэ жижигэн принтерээр ингээ гаргачих юм байхгүй. Тэгэл хэвлийн үйлдвэр дээр л хэвлүүлдэг байсан баг таа бол. Тий. Тэгэл айгүй ихээр нь авчирсан. Тэгэл ягаал тэгэл цав мавууч гэсэн тэр үед чи их ховор. Гарган цав мавууч ч бараг байхгүй. Нэг экстрэмээр хүртэл наадаг байсан ш. Тэгээ тэр өөрийнхөө эрүүл мэндийг боддог луга хүний эрүүл мэндийг их боддог байсан юм харагдсан надад. Юу гэвэл ариун цэврийн асуудал маш чухал. Энэ мөөг дарах, махан консерв хийхэд чухал гэж ярьсан байна л дээ. Кац хийдэг байсан гэсэн тий. Хийж үзег юм байхгүй. Хям хүртэл хийжсэн, кац хүртэл хийсэн. Тэгэл одоо бидний амьдралд бас хэрэгжээ явж байгаа юм нөгөө сүүлэр саалуу хийдэг байсан. Хоньны сүүлэр. Тий, хоньны сүүлэр бид нар ч одоо өглөө өлийн илгэн дээр хоньны сүүл эднэр иддэг шүү дээ. Нэг хэрчим сүүл эднэр иддэг. Тэгээ яг хуу байнга биш л дээ. Ерөнхийдөө ааваас аргын сурцсан хоньныхын сүүлнүүдийг том саванд ингээ сайхан чанаад гараа дэрэнгүүд ингээ бэлцгэнсэн юм байж ш. Тэгэнгүүт нь тал ингэж зүсээд ингээ давс үрээд тэгээд цагсаачдаг байхгүй. Тэгэл тэрийг өглөө нэг талхтаа ингээл итгэхэд чинь барьсан талхтаа гэж юм итгэхэд өглөө өлийн илгэн дээр итгэхэд зүсний нөгөө нэг хамгийн гол нь тэр чинь зүс ялгарлалтанд дэмжиж байгаа байхгүй өөх тасна. Тий. За зэрэнхүү баярлалаа. За баярлалаа. Тун сайхан яриа боллоо. Одоо манай лохоо зугаахны гайхамшигт лохоо зугаахны энэ амьдрал өн мөнхөд үргэлжлэх ийм сайхан үйлс байна гэж би бодож байна.
үзэгчтэй баярлалаа. Мартаж болохгүй давтах учиргүй түүх цаашдаа үргэлжлэнэ.